Сайхан дууны түүх нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Монгол Улсын гавьяат багш хүүхдийн элч хөгжмөн зохиолч Соронзон Болдын Батулд ирхэн өгөрсөн юм аа. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн гэрсэн эрхэм танд чин сэтгэлээсээ баярлалаа. За сая бид нэр таны анх аавынхаа шүлгэн зохиосон анхны дууг сонслоо. Тэгээд энэ дууныхаа түүхийг хэрхэн зохиогдсон, аавынхаа шүлгэнд ая хийх санаа сэтэл хэрхэн төрөв, хэдэн он зохиогдов, энэ дууныхаа түүхийг сайхан ярьж өгнө. За эргэн батсан чи яг 40 жил болж байгаа юм байна. 1983 онд энэ дуугаа зохиож илээ. Миний анхны дуу аавынхаа шүлгэнд хийсэн аав их баярлж иж илээ. Аавынхаа шүлгэнд ерөөс өөр харж байгаа л энэ шүлгэнд хий гэж бодсон юм ерөөс. Ерөөсөө зориглол тэгээд хийсэн. Тэгэхээр би эхлэхүүрийн баруун талын 40-р цэцэрлэгт хөгжим багш хийжсэн. 40-р цэцэрлэгт. Одоо энэ Монгол хэлд байгаа энэ манай найз Болдохын охин Ариуна гэдэг байгаа шүү. Тэд нар чи яг тэгэхэд 6 настай цэцэрлэгт явж байсан үе л дээ. 40-р цэцэрлэгт байсан. Тэд дуулж ирсэн тий. Тэгээ энэ одоо хүртэл ингээд бүгд болгонд дуулах дуртай бол эсвэлгэж хэлдэг байлтын явдгийн тий. Ингээд эхнийхээ дууг би аавынхаа дуугаар аавынхаа шүлгэнд хийж эхэлж ирсэн. Тэгээ цэцэрлэгт байсан бодож төрөв. Хүүхдүүнд ажиллаж байсан бодож төр энэ дууны бас насжилт цаашаа үргэлжлэх хугацааг би бас төсөөж мэдэхгүй л дээ. Ямар ч 40 жилдээ бол гой дуулагдаад явж байна тий. Тэгэхээр энэ дуулалт дээр хүүхдэд нөгөө их тэдгийг хайрлах, инкрид их орноо хайрлах, байгаль эдгийг хайрлах тийм сайхан хүмүүжлийг энэ дуу хүүхдэд олгодгийг. Энэ хүүхдүүд бол гоцоо тийм шүү дээ. Их дэлхий байгаль ан атны хайрлах дунд голцоо бид нар тийм дуу хийдэг. Их олон хүүхэд дуулсан багтаа ер нь 40 жилийн хугацаанд. Олон хүүхдүүд дуулж байна. Бас энд чинь зураг зурж जैन хүүхдүүд. Энэ дуунд. Тийм дуунд зориулж тий. Одоо миний надад уулзалт хийсэн сургууль цэцэрлэгт чинь дандаа энэ дуулмын дууны дараас араасан гэж хүүхдүүд зураг зурж тэгээд тайлбарлаж яддаг тийм уулзалтууд болдог. Тэр их надад таалагддаг хүүхдүүд тий. Эргэр хүүхдүүд тэр ганцхан дуугаар биш хүүхдийг бас сэтгүүгийн хөгжүүлэхэд бас төслөг урлаг зураг орж бас баримлаа хүүхдүүд юм хийж үтээж ингэж хамтдаа явж ингэж байдаг та хүүхдийн дууны бас онцлог байгаад байгаа. 40 жил дуулагдсан гэхээр хэдэн онд байна? 1993. 83 он тий. Тэгэл тэнд ажиллаж байгаа л тэгэл шинэ хүүхдийн ордон байгуулагдаад 85 онд байгуулагдаад тэгээд тэнд би хөгжим багш олон жил хийсэн дээ. Тэгээд засаг хамтлагуудыг байгууллаа. Тэнд бас миний уран бүтээлийн хамгийн эд одоо хийжсэн эд чухал гараа бол хүүхдийн ордонд байсан шүү дээ. Гол орчин тий. Тэр үед маш олон сайхан дуунуудыг хүүхдийн ордонд хийжсэн. Одоо мөн бас 30 жил бас 40 жил дуулж байгаа олон сайхан хүүхдэд үлдсэн дуунууд бол тэндээс төрсөн. Жишээлбэл одоо багчуудын ордонд бас манай аавын шүлэг тийм ээ. Аа маа тэгжсэн. Миний хүү ийм сайхан ордонд багшаар очлоо. Тэгээд би чамд нэг гоё орчин чинь зориулж шүлэг гэж өгнө. Тэр үед чинь бас зочдын тал руу байсан шүү дээ. Тийм одоо 85 он 86 он гэдэг чинь гэхдээ би бас ингээ өрөөнд дээр болох тэр залгаа хөгжим багш Сватууд гэж хаягтай. Анхудаа тийм залгаа хөгжмийн дугуйлан одоо мэрэгжлийн багшаар заалгаж эхэлж ирсэн тийм түүхтэй тэр шинэ кино ордон улаандаа хүүхдүүд ганц өөр дуунууд дуулаад нэг мэрэгжлийн тийм багш байгаагүй тийм дугуйлан байгаагүй. Миний үед чинь би тэр анхны Монголын хүүхдүүд дунд захлаа хөгжмийн дугуйлан гэж дугуйл нэгдэж. Тэгээ Монголын одоо энэ сүүлийн рок пop нэг хүчээ авцсан нэлээ хэсэг улсууд биш. Энэ хүмүүс бүгд миний гараар орсон тийм. Одоо өөжигээс ахуулаад одоо талиг саруул сайхан Никтоны сад фронт нь бүгд миний шавьд. Тэгээд манай цэцгийнхэн байна одоо бүгд. Их жишээний тийм. Тэгэж захлаа хөгжмийн хүүхдүүдийг бас арчин хөгжмөн. Тэгээ орцонд байгаа хүүхдүүдийг их хэрэгжсэн тийм орцны хүүхд гитар тоглоно. Тэгээ сургаж ирсэн. Тэгээ тэнд л миний байхын дуунууд бас төрөн гарч хажууд нас уран бүтээлийн бас ингэж хүүхдүүдийг одоо тийм арчин хөгжмөн сургаж ингэж явсан байна бас. Залуу насны бас сайхан ажиллаа ээжтэй гэж одоо боддог шүү. Эргээд дээр бавхаа хараа явж явах тийм. Энэ янз бүрийн тоглолт Монголд эдгээр өөрөө л одоо энэ хамгийн настай гэх юм одоо уурлахгүй байгаа. Өөрөө тэгж хэлдэг энэндээ харин л хавгаа юм байгаа шүү дээ. Миний анхны шүү. Тийм. Одоо бүх юм дээр урддаг шүү дээ. Тоглолт Монголд болон батлагч дээрээ л ерөөсөө надад амилтаа тийм. Анхны Жапон хамтлагийн маань
Хүүхдийн ордны. Эхлээд 47 сургууль гэсэн би бас 47 сургууль байхдаа тэр над дээр байжсэн. Жахан хамтлагийн дуучин бөмбөрчин байж шээ. Энэ урлагт ороод авсан манай багштай гэж ярьж чадвар яриа мэрээ. Тиймэрхүү дөрөв рок попт нэлээд үзээд байсан байна тий. Та тэгээд аавхан шүлгэнд хийсэн таны анхны дуут нь та шүлгийг аавда хэллэггүй авбуу яаж дуу хийх тийм санаа төрөв? Энэ дууг болох дээр шүлгийн заав битсэн багт нь өөрөөсөө түүрээс нь авч хийсэн. Тэхийг авч хийсэн. Тий. Эхнээд энэ дууг л авч хийсэн бүгдээ тий. Дараагийн дуунуудыг болох дээр бас аавд шиг барчууд орд ингэж дуу хийхэд захиалж өгсөн тий. Тэр чинь бүтгэрээс анхдагч л байдаг шүү дээ. Тэр чинь пиано ордон гэж байдаг шүү. Бодгийн дээрээс Ленин гэж пиано суутын төв ордон гэж байгаа. Бодгийн дуу чинь найзуудаа ирээрээ наран гисэн ордондоо зочлаарай тий. Хүүхдүүд ирээрээ хүсэл таасан мэдлээ сонгоорой гэж одоо хүүхд болгон хүсэн тэмүүлсэн. Тэр хүүхдээ ордноор хүүхдэд өрөөлөн дуудсан. Манай энэ дээрээ гой концертууд тоглодог, гой үзэсгэлэн гардаг. Одоо ч хүүхдүүд пиано ордон зочдог дуртай шүү дээ. Дандаа хүүхдүүд саяхан хүртэл уран зураг үзэсгэлэн гарлаа шүү дээ. Их жишээний янз үзэсгэлэн тайлан тоглолтууд болно. Тэгэл цэцэг хамтлагч хүмүүс манай хамтлагийнхан бас их тоглоно хөөхтэй ордон тий. Анхны ерөөсөө энэ рок pop одоо тийм хүүхдийн заглагаа хөгжмийн цаг 30 минут тоглодог бүтэн концерт хамтлагч цэцэг хамтлаг байлж шүү дээ. Тэгээ одоо нэг усууд чинь 2-3 дуу дуулчил одоод байдаг шүү дээ. Манай үгүй шүү дээ. Нэг хүүхдийн дуу чинь 2 минут өрөхгүй багс бид бүтэн цагийн концерт дандаа хүүхдийн дуу дуулсан цэцэг хамтлаг. Миний ном гэдэг бүгд мэддэг. Тийм ээжийн бүүвэн дуу гэл. Манай өнгөчүүд нь дандаа тийм хөрхөн байсан. Тэрийг эргээд орсон ярих дуртай гэдэг. Манай гэрт хүүхдийн хамгийн мундаг зохиолч нь манай гэрээс дүүрэн байсан тий. Тэгээд содонд орж байгаа манай гэрт Даштан гой манай гэрт одоо Надмын гой маань тэгэхээр за тэгээд Даштан гойгаа зохиулаад төргийн хэлгийн жамин сүргээ гэж зохиулаад зөндөө ус манайхаар хэлдэг. Тэдний дандаа хүүхдийн ном уншин баталтай ингээд соронзон болдог манай аав соёо гэлдэг. Юу гэсэн би нэг ийм аянд ийм үг хийчлээ одоо ирвэхэ наад насэрэ гэл одоо сэсмэго аавд уншиж өгч байгаа байхгүй. Тэгээ дараа нь өсгөө гэрэн дурсгал ирвэхэ наад насэрэ гэж жишээний. Тэгээ содонд орж байгаа маань ирчээд хүүхдүүд бидний цэцэрлэгтээ олуулаа байдаг дахтан дараа би содонд орж байгаа гэрэн дурсгал олуулаа гэж дууцгаж явах жишээ нь. Ер нь ингэж аавын үеийн тэр үеийн мундаг үзүүлсгөөчтэй бид хамтарч үеийн юм шиг ингэж яг хүүхд мөртлөө бүх шүлгүүдийн сонсож манай гэр чинь тэр чигээр л хүүхдийн ертөнц байсан шүү дээ. Надад баах байлын ганц хүүхдэлтэй. Манай гэр бол тэр чинь хүүхдийн ертөнц байсан. Яг манай аав шинэ шүлэг өгүүлэг бичлээ дандаа надад уншиж өгнө. Энэ болж ийн баталтай би тэр ямар гоё юм бэ тийм ээ. Аваа наа таны зүгт ямар гоё юм бэ тэргээл. Тэгээ дараа нь би дайдан тэр хийдэг болцоо аав гоё шүлгүүд өгөөл аавын олон гоё шүлгэнд наяасан тийм. Тэгээд сонин нөгөө аав нь хүүхдийн зохиолч хүүхдийн зохиолч хоёулаа ингээд гэрүүлээс манай ээж чинь бас насаар багш байсан хүн. Гэрүүлээрээ бид нар бас хүүхдийн сургууль үзэгч багш нар гэсэн ийм тийм усаад байхгүй гэрүүлээрээ тийм гэрүүлээрээ орон бүтээж гэрүүлээрээ одоо сургууль хүмүүжүүлэгч тийм хүүхдүүдийн төлөө ийм сайхан гэрүүл байхгүй юу. Маш олон хүүхдүүд энэ дуунуудаар багшууд ордноор их ингэж ирдэг ингэж тийм хүүхдүүд одоо тэр ерөөсөө манай андын хүүхдийн ордноос хойш олон газар хүүхдийн ордон байгуулагдсан да аймагуудад тэр сүлд дуун болсон шүү дээ. Одоо сая 65 жил боллоо шүү дээ хүүхдийн ордон саяхан тийм. Тэгэхээр энэ дуугаа дуулж байгаа юм чи одоо ингэ сүлд дуун ингээд сүлд дуу болгож мэдсэнгүүл зохиож байлаа л да. Тэр үчи бас
надыг бас намын хурдаа оруулах гэж бас ярьдаг л байсан. Пен ордон гэж хэлсэн Батбат биеэр багцуудын ордон гэдэг. Энэ чинь болдон биш нэг нэрмж ордон гэж. Намайг тэгсэн би багцууд ордон гэж нэрлэлчээр хүүхдүүдийн тухай ингээд жоохон шинэлэгд өөрөө бас задлага өгч юм багч хэлэх үү. За смок гэж янз бүр рок амтлахыг сонсдог өөрөө тэгж өссөн хүүхдүүд чинь. Тэр тал руугаа их. Тэр бас жоохон буруудажсэн тийм ээ. Яг тэр үед бас нэг тиймэрхүү жоохон өөнтөглөж буруу тийш мушигдаг байсан байсан л та. Тэгсээр байгаа сүлдээ за багцууд ордон байд ер нь хүүхдээ ордон болъё гэдэг. Тэгээд 90 оноос 20 он гараад ч л хүүхдээ ордон болж ирсэн. Энэ дуунаас хойш тавцлагын дараа л хүүхдээ ордон болж ирсэн та. Одоо анхны дуу чинь таны аавын шүлэг байсан болохоор аав чинь одоо миний хүү авьяастай байна. Шинэ ордонд очлоо энэ дуутай байх ёстой гэж зориулж биччихсэн танд их итгэл хүлээлгэсэн таныг их үнэлсэн ийм гайхамшиг байсан юм биш үү тийм ээ. Надад их урам харилж байгаа. Тэгээ урам хайрлсан. За батулдаа миний хөө одоо ийм гоё ордонд очсон чинь энэ ордонд чинь зориулж дуу хийж өгнө гэдэг. Тэгээ хийжсэн. Тэгэхэд чинь манай цэцэг ид бэлтгэдээ осон 500 дахь хүүхдүүд байсан. Жохон хүүхдүүд. Цэцэг хамтлагийнхан. Тэр цэцэг хамтлагийн анхных нь 86 оны Пенро ордны гэж яриад Пенро ордон гэж хэлсэн чинь 86 оны Пенро ордны хичээлийн шинжилгээ нээл 9 сарын 20 дээр боллоо да. Тэгэхэд анх цэцэг хүүхдээ олны дунд багцууд орднууд уулж одоо хүүхдэд анх одоо ингээд хүүхдийн дунд ингээд сахлаа үжин хамтаа гарч ирж энэ түүхтэй бас цэцэг хамтлагийн бас хамгийн анхны уран бүтээлүүд багцуудын ордон. Энүүгээр бас алдарч цэцэг хамтлаг. Тийм дүүжсэн түүхтэй. Батуулдын төсөө хаан байсан тийм ээ. Бас цэгийн маань анхны дуунууд багцууд ордон шүү. Багцуудын ордон чинь цахилгаан хөгжим хаан түүхтэй бас хамт цэцэг хамтлагийн эхэлж байгаа юм биш үү тийм ээ. Хамтлагийн анхны дуу байсан. Тэр багцуудын ордон. Тэг ингэж тэр хүүхдүүд бол энэ дуртай болсон доо. Одоо ч хүртэл тэгэл одоо сайхан тэр ордонд чинь бас олон жил өгчлөө. Тэгээ тэр ордны сүлдүү бол зохиогоол өгсөн байна тийм. Тэгээд сайхан дурсгалтай. Тийм. Тэнд нас баярлж явдаг. Ганцхан хүүхдээ ордон гэхгүйгээр энэ Донговын хүүхдээ ордон энэ их дуулдгийн сайн шандрын хүүхдээ ордон тэгээд болгоны хүүхдээ ордон ялгаа байхгүй тийм. Нэг л хүүхдээ ордон. Тийм нэг л хүүхдээ ордон чинь хүүхдийн л дуу юм тийм ээ. Хатцсан гэдэг. Дуулна. Тэгээд яг та хүүхдүүдийн сүл дуу юм. Тэр нь тэгээд энэ сүлдүүд байхдаа чинь тэр ордон ч бас жавхаатай байна шүү дээ. Ямар гоё дуутай байх чинь тэр ордонд орж байгаа хүүхдүүд их жавхаалаг байна тийм. Шийдэл би одоо бас нийгэмд усаж ярихад одоо гадаадх багш гэж мундаг багш байдаг шүү дээ. Одоо хүүхдээ мундаг зохиолч бас гавьяат багш. Яг хүүхдийн төлөөс 50 өдөр сугуулж 50 өдөр байсаар бол орог буусан тийм. Тэгэхэд гадаа багш 50 өдөр олон жил болсон. Би тэгэхэд 50 өдөр сугуулж нэг ч үгс эхлэхгүй гэж цаган зэрэгтэр очиж исэн. Нэг шиг голгай зүйлээ гарч яхих би тавиас үзээгүй. Гэхдээ хүүхдийн хөгжим урлаг хүүхдүүд гэж хүмүүжүүлдэг байхгүй. Сайн хөгжим багштай сургуулиудын хүүхдүүд ингээд сургуулийн оронгууд нүдэнд нь оч гэлзаал одоо хүүхдээ ордон гутал одоо хүүхдүүд нь нүдэнд оч гэлзаал гоё харагдаж. Тэр шиг тийм сайн хөгжим багштай хөгжмөр хүмүүжсэн сургуулиудын хүчсэлгүй хүүхдүүд зүгээр шаал алхаж байгаа эфэл байдаг байдаг шүү дээ. Ер нь бол би бас нэг сошиал дээр бичижсэн дуу хөгжмийн багш бол сургуулийн хүүхдүүдийн хамгийн хайртай багш байдаг юм билээ. Тэр хичээлд их дуртай, сэргэлэн их гоё байдаг юм билээ. За сайн байна уу? Хөгжим багшаад гэж байгаа. Ерөөсөө дуу хөгжим багштай мэдлэхгүй байх гэж байхгүй хараад л инээмсэглээл хөрхөн болол. Тэр чи аргагүй байна. Өөр цаахаа юу юм бэ? Нөгөө нэгээс 9 дугаар өнгөртөө хөгжим ордог. Тэгээ нэг сургуульд нэг багш байх юм бол өөрөө нэгээс 9 дугаар өнгөртөл бүгд нь орно шүү дээ. Тэр чинь айгуул хүүхдтэй танилцж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь концерт янз бүрийн хүүхдтэй шүү дээ. Тэрэнд чинь бас дахиад хүүхдүүдэд бэлдэж оруулна гэхтэр чинь сургуулийн бүх насны хүүхдүүдэд ойрын зайд харьцдаг. Анхны багш нэгээс 5 гээл болоо. Математикийн багш 6 дахь нэг заадгүй 6-аар заагаад байна. Дахиад 6-аар 8-аар заагаад байна. Хөгжим багш юм бол тэр хүүхдэд хайж цаар хүрээ нэг. Уран. Тэр ойрын зайнаас тийм ээ. Тэр хөгжим багш тэгвэл их гоё мэрэгжил. Тийм. Одоо тэгээд Ягтай залуу сайхан зонтон сайхан байж хөгтөө ордон байхтай. Тэгэхдээ манай цэцэг хамтлагийн бүгд 8 дахь гонц төгсөж ирсэн. Баяс 8 дахь гонц төгссөн чинь батлагчаа та юу төгссөн? Би багшин сургууль хөгжмөн. Багшин сургууль хөгжмөн бид нар орно гэж. Манай шиг бүгдээр багшин сургуулийн хөгжмөн төгсчээд байна шүү дээ. Тийм ерөөсөө консумын дээд мэдээс нь хайчаал та их гоё үлгэрлсэн байна.
Харин тэгж өөртөө биеэр үлгэрлэнэ гэдэг тэр ихгүй юу? Тийм ээ, мэрэгжлээр үлгэрлэнэ гэж тийм ээ. Тэгэхээр яг хөгжим багш нар тийм өтгөлөн дуурайгч энэ байх юм бол одоо тэр хөгжим багшгээ хөгжим багш болох гэж тэр тэмүүлж байсан. Одоо бол үнэхээр бас хөгжим багшийн одоо бас орон тойж их байна. Бас хөгжим багшийн тийм юу ховруулчихэд байна шүү. Ховруулч. Өдөрт хүнч цөөрж сайн хөгжим багшнаас бас сэтгэлээр ажиллах хүнч бас нэг тийм олон биш болцсон үе байна. Одоо мянган багш дутуу гэдэг юм байл шүү дээ улсын хэмжээнд тийм ээ. Тийм одоо яг мэрэгтэй. Би ч бас Башмын институтэд хөгжим багшнаар хөвдөж байгаа, ажиллаж байгаа бас суусан шүү дээ. Багш нарыг мэдэн л дээ. Олон аймаг хотоор хөгжим багшнаар арга зүй сайжруулах явж байсан бас. Бас зориулж бас сайн ажиллаж байсан тухай үедээ. За сая таны одоо бүр энэ багангийн багш нарын бас багшийн сургуулийн баг сүлддүү болцсон энэ сайхан дуу сонслоо. Тэгээ энэ дууны шүлгийг хүүхдийн байгууллагатай их олон жил ажилласан Пенерийн үнэн сонины сурвалжлагч Бодош гэж хүн байлаа шүү дээ. Тэр хүний шүлэг энд та гайхамшигтай сайхан аялгүй хийж тэгээ энэ дууг хэрхэн бүтсэн, шүлгээ яаж сонгов, энэ дууныхаа түүхийг ярьж өгнө үү? Энэ бас сонин төвхтэй дуу шүү дээ. Дуулан төвхтэй юм чинь. Тийм. 1987 онд Монголын Пенерийн байгууллага Монголын хүүхдийн төлөө фонд гэж байсан Жамангай үнээр өдөртүүлсэн. Одоо Монголын хөгжим зохиолчтой холбоо, Монголын зохиолч дэвлийн хороо энэ хамтаас 6 байгууллага хамтаас хүүхдийн дууны муралдаан зарласан. Тэгээ тэрэнд би нэг 3 дус хойсон. Тийм. Нэг нөхдөд энэ тэр багцуудын ордон тэр нэгдүгээр өрөөнд орж ирсэн. Тийм. Багангийн дуунуудад энэ багангийн багштай 2 дугаар ажиллаж ирсэн. Гэхдээ тийм. Тэгээ Бодошгой хөөх ингээ юугаа үгээ битцсэн. Хөөхтэй ордонд над ирсэн байхгүй. Ийм баталтай гэсэн харсан чи үзэг байсан төрхөн гартан дээр аюу гоё. Тэгээ за сайхан шүлгтэй. За энийг хийнэ. Энд яах вэ? Аав дүү саавна жоох бас жоох дууны голдож жоох оруулаад бичиж сурлаа, уншиж сурлаа гэж жоох. Тэгээд энэ дуу төрөөд тэгээд манай бас цэг хамтлагын дуулж исэн. Тэгээ 20 дэх сургууль, 1-р сургууль байсан байгаа. Жаргалмаа гэдэг нэг охин бүр анх дуулсан юм аа. Тэгээ бид радионд бичүүлээ. Тэгээд энэ дуу ингээд одоо хүртэл ингээд нэрээ багшин сургуулийн сүлд дуу гэж ярьдаг нэр. Багын багш энд аягүй дуртай. Дуртай. 9 сард нэг сонсч баярлагдаж хэсэг мэцэг аваад. Дараа нөгөө намар болох дээр нөгөө 12 дугаар ингэ төгсөхдөө багын багш өөрөө дахиад дуулах гэсэн дуу. Тийм хавар болохоор. Тийм. Гэхдээ энэ дуунд уурч уйлдаг. Шолон багын багш нар энэ дуунд уурч өгч, энэ дуунд хөөрч, энэ дуунд баярлаж, цаашаа ажиллах урам зориг орж ингэж хүүхдийн дууч гэсэн бас том хүний урам зориг орж цааш нь ажиллах, хөдөлмөрлөх тийм ур чадвар ажил зүрх сэтгэлийн одоо тэгж ажилд нь олон дуртай болох энэ ч одоо энэ дуунтай багш нар их дуртай. Энэ дуунтай дээр баярлаа. Нөгөө багшны баяраар тэгэл хэрэг ажиллаа хийгээл. Бич бангийн багштай тэргээр огшиж явдаг. Энэ дуугаараа багтахж явдаг. Ер нь ийм тийм дуу болсон хэрэг. Энэ дуугаач би бас өөрөө дуулах дуртай. Хүүхдүүд их дуулах дуртай байдаг. Ер нь тэгээд сая нэг хэдэн 2021 онд би Европ орнуудад явсан юм. Тэгээд тэнд бол нөгөө тэнд байгаа монгол хүүхдүүд голцоо бангийн багштай баярлалаа. Францд байгаа хүүхдүүд тийм Швед хүүхдүүд голцоо бангийн багштай баярлалаа. Аюу хүнд цаатуу хүмүүс дуу бүгдийг мэдчихлээ. Тэгээд сэтгэвэр сурдаг юм яа тийм. Тэгээд дандаа монгол дуугаар дуулаад тэгээд бүтэн өдөр ингээд нэг сургууль дээр өнцгөл германы сургууль дээр өнцгөл тэр хүүхдэд би одоо 2-3 цаг дандаа монгол дуу дуулаад цуг дуулаад ээж аван дуулаад хүүхдүүдээс гайхаад эрвэх юм эрвэхээр ээж авны дугаар мөцсөн чинь тэгэл хүүхдүүдөө зааж өгвөл тийм гоё
уулзрууд болж тэр үедээ дандаа хүүхдүүд монголоор ярьж монголоор чадахгүй хүүхдүүд тэр зөндөө бай. Тэгээд тэнд очиж монголоор ярих гэж оролдож тэр байгаа хүүхдүүд чих бай монгол хэл ярих сурах гэж тэгээд би гол нь тэнд юу бодсон гэхээр дуул хүүхдэн дуул их хэлээ сурах онцон төрхөр юм шүү гэж би тэнд хэлж ирсэн. Үнэхээр хүүхдэн дуул тий одоо герман автон герман уцчих гэдэг шүү дээ. Японд авто автон Японд уцчих гэдэг юм чинь. Тэгээд Америкт байгаа хүүхдүүд чинь бүгд л англи сургуульд ороод ингээл англиэр яриад хэлээ мартчих гэдэг юм чинь. Тэгээд нөхөр хүүхдэн дугаа ингээд багаас нь ээж амсаг дуулаад өгöd гэхдээ хэлээ сурахад их нөлөөж тэгж бас нэг хүүхдэн дуусч хүүхдийг бас өөрийнх нь төрлөх хэдийн сурахад нь бас хинөлөөлж штэ тий хүүхдэн дууч энийг бас би их баярлсан бодсон тий. Ер нь тэгээд тэнд чинь ингээд урлагийн том хүмүүстээ суудсан бас олон сайхан хөгжим мэддэг мундаг дөгөл дуурж тэгээд дуурын дууч муучлаас ирээл ингээд миний дууг сонсоод дуулж байгаа юм л да. Тэгээд энийг гоё таалагдсан. Тэгээд ингээд би бодсон за ямар ч миний дуунууд бол одоохондоо нэг тийм дэлхийд яачаагүй юм байна. Хацагч юм гэж бодож ирсэн тий. Тэгээд хин шил гэж тэр юм дээлэгт байдгийг тэр нэг дуурын дууч өөр консерваторийн төгөлдөр хурч бас тэр эмэгтэй миний би зурх дуртай дуулаад нарсаар их зурх би дуртай ягаас урсан гэсний тэр үед миний багын баштай байдлын ном 93 онд гарч ирсэн тэр ном тэнд очсон байна тэнд очихдоо тэр хин оюун гэдэг эмэгтэй одоо парламент ажиллаж байгаа Бельгийн парламент ажилтны тэр эмэгтэй тэр найзтай тэр номыг авч өгсөн миний бүх дуудыг сурцсан дуулж байгаа шүү дээ өөрхөн тэр нэг бас нэг дурсамжтай гоё юм тийм тэгэхээр ер нь бас гадаадд байгаа хүүхдүүдийг бас монгол хэлийг мартуулахгүй зорилгоор хэл заадаг гэсэн бас дуу заадаг байна. Тэгэхээр зарим хүүхдүүд бол яг унган монгол хэлгүй учраас жоохон хазгаамаар ич гэсэн дуулж байгаа гэдэг тийм. Дуулж байна. Тий. Тэр Германд нэг хүүхдээ товоо том юм аа. Ээж монгол аав нь мэдгүй түрк ч юм уу. Би сайн ойлгоо. Тэгээ тэр хүүхд нь эмээ өвөө нь Монголд байж Улаанбаатарт нэг ирсэн юм бэ. Тэгээ боцож очиад ерөөс монгол хүмүүс ингэ ойлгоцсон надад ч. Тэгээд тэд чинь нэг одоо монгол сургуулиуд үйдэн шүү дээ. Тэнд чи одоо Германд бас монгол сургуулийн хүүхдийг ингэ сургадаг хагасан бүтэн сайн тэд хүүхдүүд сургана шүү дээ. Монгол хэлийг заана. Тэгээ багш нугад өгсөн багш нар Бельгид ч юм. Тэр монгол сургууль надад өрөөд ингээд одоо Бельгийн нөгөө Батбаяр биш дээ. Одоо Бельгид байгаа Монгол телевиз аруулсан төлөөлөгч Батбаярын бас урилгаар цааш шивэдүр явахдаа тэр Монгол телевизийн төлөөлөгч Алтрагийн урилган дээр би бас явж исэн байхгүй. Ферфернуудаар одоо хүүхдээ айлын тоглолт хийлээ шүү дээ. Аав ээж би гэсэн нэртэй. Тэгээд аав ээж хүүхдүүд очино. Тэгээд бүгдээрээ цугмаа хүүхдэн дуулж ин байсан. Энэ их гоё сайн харамж болж яг тэр хүүхдээ хөгжим сөхөцсөн би анх би явсан баг. Тий. Тэрээс зүгээр рок попын бас дуучид очтол да тоглолт хийх. Би болохоор хүүхдүүдийн дунд орж хүүхдүүдтэй зүг тэр чи зааж байгаа хичээлийн нөтбөө сууж исэн. Ямар юм заад юм бас өөрөө багш нөө үзэх гээ тий. Тэгэхээр дөрөндөө хичээл тий. Өөрөөсөө хүүхдийн хүмүүс хийж байгаа хичээлүүд байна. Айкугийн хичээл явж байгаа, морин хичээл явж байгаа. Тэгээд Монголын одоо нуус товчоогоор хичээл орж байна. Ялангуяа тэр юуны Шведэд байгаа тэр монгол сургуулийн өцөө багш бол бүр монгол бичгийн хичээлүүд их орж байна. Уурж бичгээ хүүхдүүд их сайн бичиж байна. Тэгээд хоорондоо зүгээ харьцаж байна. Гэвч Монголыгаа л ер нь өв болон өв соёл бүх юмар нь алдчихгүй авч үлдээсэн гэсэн тийм сайхан өсөлт мэдээлэлтэй багш нар тэнд бас өөр ажил хийж байгаа ч гэсэн хажуугаар бас хас бүтэн сайд нэг зааланд монгол хүүхдүүдэд хичээл заагаад тэгээд хас бүтэн сайд байл өөрөө одоо ямар ч ажил тэрийг ажиллагээд манайх гэж мөнгө олоод тэр монгол сургууль ажилдаг сайхан ар хэмжээ бол тийм ээ тий. Marta told on me, yeah.
Тэгэхээр одоо хүүхдийн зохиолч гэхлээр зэрэг дандаа л хүүхдийн дуу зохиодог гэж боддог. Тэгэхээр та энэ Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Жамцын Бадраа гэдэг агуу сайхан хүн гэж хэлэхэд ч байгаа энэ хүний одоо хандиан дуулах дуу гэдгийн шүлгийг хэрхэн ийм сайхан дуу гэсэн энэ түүхээ ярина уу? За. Тэгэхээр галбантгах шиг бол одоо өөрөөр хэллээ зөвхөн хүүхдийн зохиогоос гадна бас нарны дуулалт маш их хамтлаг байгуулсан. Тэр хамтлагаараа дамжуулж олон сайхан урлагийн ирээдүйг Монгол урлагаас ирээдүйг бэлдсэн. Тэгээд энэ хажуугаар тэр хүүхдийн дуу зохионы хажуугаар бас сүүлийн 90-ад оноос хойш манай хүн чинь цохол өнгө зохиосон. Одоо гэртээ ирдэг гоё дуу шүү дээ. Гэртээ ирлээ. Гангар сагстай жолооч аав маань жижиг хөөрхөн амьдлалтай холбоотой. Гангар сагстай гэдэг гайхамшигтай дуу байна. Тийм. Нөлөө гоё 400 дуу гэдэг их дуу шүү. Тэгээд тэр өөрийнх нь нөгөө зарим дуунд өөрөө бас гоорхон үг хичдэг. Гоё үг хичдэг. Шүлэг үчтэй. Ер нь тэгээд би хэлсэн ч тэр 50 дуу сургууль ерөөс замдаа урлагаараа хөгжижсэн агуу сургуулаа гэж. Тэгээд нөгөө дурсамж нэвтрэг дээр үл явдаг байж. Дурсамж нэвтрэг гэж. Тэгээд 10 дугаар төгсөж байгаа хүмүүс галаа багчдад очиж дурсамж нэвтрэг нийлэх дуртай. Хүмүүс их гоё шүлгэж бичнэ. Тэр ангид бүгдийн тань чинь хүчээр орж юм чинь. Тэгээд тэрний өргөн тэр тэгээд дууж тэр ингээд их гоё ингээд дууж. Тэгээд тэрийг бичээл өөрөө уншиж ингэж өгдөөр хүүхдүүд дунд ороод ингээд шүлгэж юм уншаал. Тэгээд бүх юм хөтлөөл. Тэгээд 100 зүгээр амрахгүй дандаа ингээд юунд жавхлан цусланд ингээд зундаа бас хүүхдтэй гал байна. Хүүхдгүй ороо өдөр гэж байхгүй. Тэгээд 100 багсаж амраад 3 сар аваад байж. Манай оюун баяна төрөл хэдэн хүүхдэд дагуулад юун дээр л тэр лагер дээр л одоо тэгээд хүүхдүүдтэй ингээд байж идэг. Ерөнхийдөө хүүхдийн ертөнцид хүүхдэд орцсон гээд гарч чаддгүй л байхгүй. Хичээл завсарласан ч гэсэн л ерөөсө хүүхдүүдтэйгээ бүжгэн сар бол завсарлагаа өнгөрөөчдөг юм билээ. Би бас нэг уулзах гэж хоёр очиод тэгэл арай гэж л нэг уулзсан л та ерөөсөн. Завсарлагаа хүртэл хүүхдэд зориулчихсан юм билээ. Гэтэ тийм мундаг хүүхдийн ертөнцид рүү орцсон хүүхдээ агуу сургаж ирсэн багш нар эд мэт говсын одоо тэр хин баянист цэцэрлэг манай цэцэрлэг багш сургуульд өсөв. Тийм багш тэр хиний Магсарж хоёрын багш нь баянист. Тий. Хэмээлээ. Мундаг хүн байдаг. Зарим ичлэн. Тэгээ ер нь энэ 20 дугаар сургуульд чөлтөнд очиж мундаг багш байсан. Ганцхан жуулга. Энэ ганцхан жуулга байгуулагдахад одоо энэ Европын хордын тэр чигээр ганцхан маань үзүүлдэг байхгүй. Ганцхан одоо чөлтөнд багшийн гараар үзүүлдэг байхгүй тий. Тэгээд яг тэр 8 жилс болоод 9-р анги руу 50 руу очдог. Тэгээд базар багш дээр шинжлэхдээ явждаг. Ер нь тэдний рокийн үндслэл ер нь хордын ер нь босох үндсэн суурь цаад хүмүүжлийн сэтгүүгийн цаашаа явах замын тэгшилсэн хүн бол чөлтөнд багш байхгүй. Тий. Тийм юм гэсэн байсан тий. Тэгээд хоёр дахь асуудал багтээ манай гэрт чинь нөгөө цохоолч нар чинь гэрээр дөрөв номын самтай байлаа шүү дээ эрт чинь. Манай чинь айгүй олон номууд байна янз бүрийн номууд. Тэгээ ингээд бадруугаа гэж яг мэддэг байхгүй юу. Яг мэддэг гэхээр 8 дугаар төгсөхдөө тэр Баатар нар ингээд хүн надад цуг төгссөн байхгүй юу. 14 дэх нэг ангид байдаг гэсэн. Баатар нар нь тий. Нэгдүгээр нэг анги тэр хүүхдтэй тий. Тэр Баатарыг ерөнхийдөө мэдээд идэг би. Тий. Тэгээд хоёр дуунууд нь явна шүү дээ. Тэгвэл ямар гоё шүлгтэй юм бэ гэж боддог. Тэгээд ингэж байгаа Баатаргийн шүлгийг ингээ гэрийнхээ номоос суглаад ингээ харсан ерөн би дуу хийж юм санагдаад. Ингээ харсан чинь юу вэ? Хандад дуулах дуу гэж. Унсан чи ямар гоё үг. Сайхан шүлэг тий. Сайхан шүлэг. Ерөн энд 80 хийчихгээд тэгээд орг 80 хийчихээд. Тэгээ манай хүүхдээ баданд жамс гэдэг лиминий багш байсан. Гоё лимит тоглоо. Масаа дэмжчин жамаа. Жамбага дуудаад зэн нот гэж тоглоод би түүх дээр ингээд аккумулятор ингээд яв хойлоо тоглоо. Жамаа тоглож үзснэ. Баталта багш наач аюу гоё дуусчихжээ. Би одоо бас аюу дурсаад ингээд яг яваад их. Дараа нь бүр ингээд тоглолдог өөрөө ингээд лимбер тоглоод юм санагдаад байх юм. Тэгээ бодлоо энэ ямар ч гэсэн дуулчих. Тэгээд тухайн үед чинь 80 онд чинь 89 онд чинь нэг кассет зардаг байсан юм аа. Ингээд захаар. Тэгээ энэ дуугаа чи зохиогоод ингээд орхичлоо шүү дээ. Тэрэн дээр нэг
Хөрлөө батвар шүү дээ. Хараа мото хөрлөө кайсаа тоглодог. Тэрний ихний анх дуулаа 29 дуу зугдаг гэсэн. Тэгэхээр хөрлөө кайсаа тоглоод захын нэг юунд бичээ явуулчих. Бичүүлчихсэн. Захын кайсаа одоо ийм касет зардаг. Тэгэхээр хөдөө орон нутгийн юмд дөр ингээ яваал. Тэгэхээр хэвэн дуу мэдэх гардын дуу шиг ингээ би яваал. Тэгжээд би хэлээ Наранбаатар хахад. Одоо Наранбаатар энэ дуунд их дуртай шүү дээ бас. Соёлын Наранбаатар чинь төв зүйлд ятхын дуулан ажил үзсэн шүү дээ. Тэгээд энэ дагуу үзүүл гэсэн чинь наач гоё юм би энэ дөрөв ятгах жохоноос гайруулаад маань пүүжрийн дуурчин байгаа. Энийгээр дуулуулъя гэхэд. Тэгээд дуулуулсан. Тэгээд ер нь яванд энэ тэнд явж 20 мөрөнд энэ дух дуулагдаад яваад идэв юм аа. Дөө даа зохиос юм уу гээл. Манай хөгжлийн зохиолч тэгдэж штэ. Би баярын өдрөл батлын нөгөө ганц дуугаа штэ. Том үний гэж. Би том үний дуу гэж ярьдээ. Батлын том үний дуу очихгүй юу гээл. Тэгээд энийг дуулдаг. Хэдэн зохиосон дөө. 88 оны адилхан санагдчихэв тий. Тэрийг нэг ай бэрээ тийм ээ. Нөө юу лээ ч та. Чамтарч авсан боо. Бата толцамига. Толцсонч бидээхөө. Одоо нэг авиг чинь амар жаргал бас нэг өлцөж жаргал гэж нэг ихтэй дуулаад байна тийм. Бас жоохон өөр болоод яг тийм амд авч алдан дууч болцсон юм чинь. Тэгээ явж идэв. Бас нэг 2 хүн уцнаад зөвшөөрөл авдуулсан баг шүү. Тийм. Манцгийн математикч нөлөө том болчиход нэг дууссан шүү дээ бас нэг тайлан дээр тийм. Тийм түүхтэй тийм. Тэгээ Бадаргай бас нэг үнэн гоо гэж гоё үгэнд бас хийсэн бэ. Тийм. Тэгээ бас нэг нийтийн дууны том уралдаан болохгүй 2 дугаар энэ очсон миний үнэн гоо тэр нөгөө тэдгэр баяр дуулдгийг юуны Пелемоны гоцод тэдгэр баяр дуулдаг. Үнэн гоо бас гоё л да. Өөргөө ханыг үнэн гоо гэж нэрлэжсэн баг. Одоо ч дууны шүлгийг шагалж өчтдөг. Тийм шүү. Одоогийн шиг мисцис чи гоёо моё гэсэн байхгүй. Хамгийн гоё тэр сайхан хүүхний болохтой үнэн гоо гэж нэрлэж. Тэр үнэн гоо гэж тийм. Тэрэнд нэг ай хийжсэн. Тийм. Дорсонч вий. Гэхдээ яхаа бас нэг янз бүрийн бас нэг орцсон бас дуусчаад муцаа гитар дуусчаад янз бүр аяг ирэх шүү гэндээ. Тийм үү тэгж л байсан тий. Янз бүрийн тийм үү. Тэр нь тэгээд хорваачин тэгэл хаамаас хүүхдэн зохиолч байсан хэлэхүү. Гэрээч хүүхдэн улсууд хэлдэг байсныг хэлэхүү. Тэгээд дээрний тонд мундаг одоо хөгжим багш нь мундаг улсууд намайг заалсныг хэлэхүү. Миний хөгжим багш бол надад хөгжим заасан багш бол хоовын галхуу гэж Монгол эстрадын нэрс дуулчин галхуу багш. Энэ хүн бол одоо надад хөгжим онолыг өстой төөзөгийн толгойд бодиш суулгаж өгсөн хүн тийм. Тэрний ачин зүйлсэлтэй явж байгаа шүү дээ. Өөрөө эстрадлаг дуулсан. Би ч эстрад таллага хүн. Би чинь 4-р ангиас сургуулаа гитар баруун зүгөө балгаж өссөн хүүхд юм чинь. Тэгээд гэрээ орхон. Тэгээд багш сургуулийн явахдаа галаагч надад уцтаа дамар уцаа дор. Баталтай гараад би гарч ингээд хоо багш 11-р сургууль багшилдаг. Манай интеллимент юм гэсэн. Галаагч. Хөтөлбөрийн баруун талын. Тэгээ хоёлаа гараад ингээд багш сургуулаа алхдаг. Тийм түүхтэй. Тэр үеийн багшнаас их юм сурч ирсэн. Тэр мундаг багш бас надад нөлөөс. Та одоо нийт хичнээн хүүхдийн дуу зохио. За яг нэг цөөргөр нэг айхтар тоолж үзээгүй. Би зүгээр тий яг одоо хүүхдэд ингээ би ингээл танилцаад дуулах засгын сайн гэх гэх дагаал дуулна шүү дээ. Эрвэхэ гэдэг чи үгдээс сэргээд ингээд дуулаад ах надад миний 100 дуу бол бүгд дуулчихна. Тий. Тэгэхээр би 100 дуу бол ерөнхийдөө хүн төршлөө гэж бодож байгаа. Зүгээр зугуй цэцэрлэгүүд ой болоод надад дуу зохиолно л да. Сүл дуу. Айн дуу тэгэл цахаалгын дуунууд. Тэр оруулах үед 300 гараад явчихна л да. Тий. Эсвэл яг л хүн төрсөн одоо дуулаад 140 бас баг тоо биш шүү. Тий. Тэгж би бодож авдаг. Та чинь тэгээ дуунуудаа бүр 6 саяхан ном болгоод хэвлэлсэн байл шүү. Тий. Тэгээд сар дахлын үйлсэн би нэг зүгээр байх. Тэгээд сар дахлын хүн зүгээр суудгүй би энэ 21 онд Монголын ямар дуунуудыг хүүхд одоо дуулж болох юм бэ? 1921 оноос болоод 2021 он хүртэл 100 жил дотор. Тэ аюу гой дуунууд нь пианогоос өгнөөсөө болоод гой айлгонож асгдсан шүү дээ.
Гол магтуунууд пианер гэдэг үгнээс болоод хүмүүсүүд мөрөрлөд гэдэг гоё. Пианер гэдэг үг ч одоо тэгээ бас тэрээс хойш юу бол ер нь энэ хүүхдүүд дууж болох ингээд цэцэрлэгийн насанд дуулахдаа бага анги, дунд анги, алга ангид дуулахдаа гэдэг ялгаа 250-60 дуу. Бүр одоо ч дууж болно гэдэг би өөрөө бүр батлаад нөгөө хүүхдүүд дуужааг мэдрээ. Тэр ер нь архив ухаж байгаа алаа багшиж гаргаж ирсэн номнуудаас ашигласан, мөнгө олонноос ашигласан 7-8 номнуудаас ашиглаж байгаад энэ болох юм гэсэн дуугаар ингэж гоё төвөр гаргаад тэгээд ингээд Монгол үр шилдэг дуунаар урдан бий гаргаж ирсэн. Ийм хийсэн. Бас цэцэрлэгийн хүүхдүүд, багангийн хүүхдүүд дуулахад дуун бас ковид үед бас хүүхд хэрэгтэй юм байгаа бас нэг тийм Монгол хүүхдээ бас сэн 16 дуутай шинэ хүүхдийн цомгоос гаргаж байлаа. Одоо жид хүүхдүүд дуулж байна дуу. Цэцэрлэгийн хүүхдүүд зүгээр суухгүй зүргэж суудаг шүү дээ. Тэгвэл хүмүүс бол хүүхдийн дууг амархан гэж боддог. Хүүхдийн дуу бол хэцүү л дээ гэж би боддог. Яагаад гэвэл дуртай үг хэрэгжилж болохгүй бас хүүхэд хэлж чадахгүй байна. Хэлж чадахгүй үсэг байна. Тэгээд тэр хүүхдүүдийн ертөнцид өөрөө орж иж тэр шүлгийн зохион. Тэр хүүхдийн дуу бол бас зохиолын дуунаас хэцүү гэж би боддог шүү дээ. Тэр үнэн шүү. Тий. Энэ яг хүүхдүүдтэй ажиллаад хүүхдүүд дунд байгаа улсуудаас дараа жоохон уртластай дуунууд төрөөд байгаа. Галаа өгч тавьж сугуулнаа тийм. Нэг жишээ нь жишээлбэл одоо шарууга Загдын Төмөн Жиргэл 2 1972 онд багшин сургууль төгсдөг чинь 74 онд лөө 72 онд юм бэ. Багшин сургууль төгсөөд Шаруу ах нэгдүгээр сургуульд дуу хөгжим багшаар очиад. Загдын Төмөн Жиргэл нэгдүгээр сургуульд багны багшаар очиад. Тэгээ тэр өөрөө тэнд байжсэн 4-5 хүүхдийн гой дуунууд хийсэн байна. Тэр нь одоо нөгөө одоо яваад байгаа тэр гой дуунууд багштай тийм ээ. Ганцхан энэ ээж өвөө тэр юу төгс сургууль дуу тэрийг анх 73 он цохиж сургуулийн баяртай гээд ардын сургуулийн юмд дуулээ тэр хэн дуулдаг ч өлзөө орж анх тэгтээ дуулсан. Сүйд нь дууж хөрлөө дуулаад байгаа. Энэ 1973 он зохиосон гэдэг. Миний анхны зохиосон дуу шүү гэж өөрөө хэлдэг шүү. Тэр дуугаа бол тий. Их жишээ нь тэр хүүхд дуун байсан бол гой дуун төрөөд байгаа байхгүй тий. Тэгээд ер нь хүүхдийн юм чинь одоо юм бол өөрчлөгдөд байна. Тэгээ Монголын хүүхдийг сонин агуулгын хүүхдээ бид нар ингээд дан төвдөн мөртөөр яваа сурцсан. Ингээд өвгөд хайцгууд нь том жижигч ингээд тэрийг бид нар Монгол хүүхдэнд алддаггүй. Тэгээ төгс ингээд агуулмжтай яваад ир бас Монголын хүүхдийн сэтгхүүд бас өөр гэдгийг харуулад идэг Монголын хүүхдүүд тийм. Гадаадын хүүхдүүд бол 3-4 хүүхдтэй ч байж болно. Тэгээд бас тэр ганц аятай ч байж болно. Энэ дээр өвг нь өөдөгтэй яваад талж бий. Монголын хүүхдийн сэтгхүү бол яг хаа тэгээд цаанаа санаа бид нар чинь ингээд хөгжим гэж айх юм гараагүй байхдаа бид нар жоох хүүхдүүд чинь ингээд нойрондоо ч гэсэн үлгэр туйлсыг дээр үд чинь ингээд 2-3 цагаар ингээд сонсоод ингээд суугаад иж чаддаг ийм гүн ухааны юмудаар Монгол хүн өөрөө хүүхдэд төвчсөн болох тэрэ бас тэр их Монгол хүний хүүхдийн цаад өв соёл санаас ингэж үлдэж байгаа юмуд мэ. Тийм учраас Монголын хүүхдийн дуунууд яг пентон гэдэг 5 хүүхдээр гоё ингээ яваад байх юм бол цаашаа Монголын хүүхдүүд яваад хөгжөөд байх юм. Тэгээд залуу сайхан зохиолчлох хэрэгтэй байна. Хүүхдийн гоё үг зохиодог. Яг хүүхд тогсноос хүүхдийн дунд шүтгч өрөмгч шүү дээ тийм ээ. Яг тэгээд боддог юм. Одоо ингээл жишээл өөрхийн баталтус хийж л явна, тэмцэж л явна, зөвөр зөвхөн зүлгэж явна. Тэгээд одоо энэ Монголын хүүхдийн миний Монгол хүүхдээ шинэ CD гаргахад цэцэрлэгүүд хөрөнд дуулаад хүүхд байсаа л байгаа байхгүй юу. Тэгэхээр улсууд гадаад яаж байгаа Монгол хүүхдүүд даалга боч хүүхдүүд дугаар дуулгаа болчих. Харин тэгээд ярихтэр би дуу цөөрөөд тэргээл бас жоохон онсоод явдаг л байхгүй юу. Бас зохиож байгаа улсууд бас байна штэ. Залуучууд ч байна. Бич бас чадхайтгаараа яваал. Тэгээд би ийм олон дуунууд хүүхдүүд дуулах орой сантай байна. Монгол баян байна. Монгол дуун уран сан баян байна. Ингээд бодоод явдсан шүү дээ. Тэгээ 2016 онд ч одоо хүүхдийн дуу цөөхөн байна гэж нэг том уралдаан үндэсний телевизээр явсан шүү дээ. Тэгээд би надаас ярилцлага авахт нь би тэгсэн хүүхдийн дуу бол одоо биднийг жаахан байхад зохиогдсон маш олон сайхан дуу тэднийг эргэж хэрэгээ дуулахгүй байгаа болохоос хүүхдийн дуу цөөхөн биш гэж хэлээд. Тэгэхээр тэрийг монтажнаас хасцсан л байсан л та. Би бол хүүхдийн дуу цөөхөн гэж боддог. 16 онд болсон чинь алтан зул гэж наадам баг. Тий, алтан зул гэдэг наадам болоо. Тий. Нэгдүгээр миний
нэг их олон дуу зохиогдсон тийм ээ. Атгын найрал дуунд зориулж алхын дууч ховор штэ. Тэр нэгдүгээр шатанд нь усгтал байсан байл. Одоо яг 8 дуу суугч хүүхдэд дуулаад яваа. Тэгэхээр хичнээн сайхан олон дуу усгдсан шүү дээ. Миний нэг дуу хөрөхөд энэ хүүхдэн дуу зохиогоод энийг тэр чинь 30 сая тухайн үед 30 сая төгрөгийн шагналтай. Тийм их өндөр шагналтай бүр юм хийх хүсэл бодолтой хүн болгоныг бүр хорхоог нь хөдөлгөж бүгд ер нь олон орсон шүү дээ. Тэр их сайн болсон. 20 хэдэн дуу ихэл үлдсэн бас үүдэн. Тэр дээр би сонссон чинь ер нь болчихоо байсан 20 хэдэн дуу. Тэгээд 20 хэдэн дуугаа ингээ бүгд ингээ цацчих байсан. Тэрийг багсаргаа сүүлд нь 3 4 дуу үлдээгээд. Тэгээд сүүлдээ юу ч болсон юм. ганц юмгийн дуу төрүүлсэн баг тийм ээ. Тэгээд тэрнээс одоо дуулдаг юм байдаг юм уу? Гэхдээ миний дуу дуулахт нь одоо надад ингэсэн шиг байдаг. Энэ Батуулдыг яач чи хүүхдэн дуугаад яваад идэх хэний яаж 30 сая зүгээр хайхав гэдэг надад сая төгрөг өгсөн үү. Тэгээд тэр нөгөө нэг хүүжүүрээ загүрээ цаатуугын дуу мэн. Цаатан их өндөр оноотой байсан. Сая хүн үдчихэж байна. Тэсн яг байр цугсан чи би хамгийн өндөр оноотой байсан шүү дээ. Тусгай байранд ч биш нэг гайгүй мөгс юу ямар байрлалсан бэ мэдэхгүй байна. Ямарсан 1 2 3 байнд болж чадаагүй мөгнөөс нь авч чадаагүй гэх. Тэгээ би бодсон за энэ хүүхдийн дууны уралдаан хотлоо юм ээ. Одоо ингээд 16-оос ингээд сонсож байгаа. Миний дуу яваад байгаа. Нуугаад яах вэ? За яг мөнгө жаргалын тэр нэг найрал дунд бичсэн нэг дуу байгаа. Бас тэр нэг жоохон явдаг. За тэр нэг Балжины манай ангийн бас надад жоохон аймын зүүн засуулаад манай ангийн залуу гэдэг юм аа настай болсон. Тэрний нэгдүгээр ангийнх нэг л ондоо гэдэг дуу байгаа. Тэр маань жоохон явдгийг. За тэгээ өөр одоо тэгэл байхгүй тийм. Тэгэл одоо 500 сая төгрөг авсан гол. Нүсэр том уралдаан болсон тийм ээ. Мөнгөнд яг тэгээд тэр цаашийн уралдааныг ордгоо мó ашиг хоцоо юм бэ. Тэгээ өөр мөрөөрөө л юм хийгээл явдгийг. Тэгэхээр тэр уралдаан надад ийм гоё цаат өгнөө төрүүлж өгсөн би баярлалаа. Тэр нэг өндөр оноотой байсан шүү дээ. Тэгээс сүүлд нь одоо энэ цаат өгдөж одоо ямар их дуулж байна энэ. Тэгэл үү. Сайн тэр Францд очиж чинь бас дуулж байгаа. Одоо Франц хийж авдаг цаат өгөн дуулж байна. Одоо лайк бак хагаад 2 3 сарын дуулсан гэдэг чинь жанимж нийцсэн те. Сүүлд нь ямар ч юм би юу гэж үзэх байсан гэхдээ тэр уралдааныг бодож мөнгө гэж би зохиогоогүй. Надад жоохон бахад 10 цагаан хөө ачаа туунаа нэг нэг тийм дуу байсан. Нэг хөөх бид жоохон хөвгтэй дуулах дуртай. Тэгээд ер нь цаатан гүртэн цөөрөд байгаа юм биш үү? Ягаад энэ нэг цөөрж үндэстэн хүүхдэн дуутай байж болдгоо гэх. Тэр жиг ардын юм шиг. Одоо энэ дуу бол яг цаад хүүхд шүлгэн одонг байх их штэ. Хүүхдэн хүнд зохиолч одонг энэ одонг хөө гэж одонг байх юм болохгүй юу тий. Энэ жоо хүүхдэн тань мэдхэн юм. Ийм Бас нэгэн цагаан хөөж өглөө дөө цаатайгаа бас. За. Хүүхдийн дуу гэхээр Батуулд өгш санаанд орж идэг. Батуулд өгш гэхээр таны зохиосон олон дуунууд аяндаа л ингээд амд аялгаж идэг. Ийм болтлоо одоо та энэ хүүхдийн дуу зохиосон Монголын урлагч бахархдаг. Ер нь тэгээд одоо урлагч чинь олон Батуулд байгаа шүү дээ. Тэгээд тэр олон Батуулдаас таныг одоо хүүхдийн Батуулд гэж ялгаж хэлдэг. Энэ үнэхээр надад бахархалтай санагддаг. Таныг бол одоо Батуулд гэхээр Соронзон болдын Батуулд уу гэж ер нь ярихгүй. Хүүхдийн Батуулд уу гэдэг. Тэгэхээр таны энэ маш олон жилийн хүүхдийн дуу зохиосон энэ сайхан өөрийнхөө бүтээсэн энэ үйл сайхан үйлээр оглуулна гэдэг үнэхээр бахархалтай. Тэгээд өнөөдөр бидэнтэй олон сайхан дууныхаа түүхийг ярьж нэвтрүүлэгт маань ирсэн танд баярлалаа. Танд одоо улам ажлын уран бүтээлийн улам их амжилт хүсье. Би бас таны нэвтрүүлэгт энэ сайхан дуу төрсөн дуугийн тухай энэ сайхан нэвтрүүлэгт намайг урьж оролцуулж тэгээд хүүхдийн дууны талаар хүүхдийн дууны ертөнцийн талаар бас сайхан одоо яриа дэлгэрүүлж хөгжүүлж сэтгэлийн гिचгдэж бас сэтгэлийн үгийг гаргаж энэ нэвтрүүлэгт яриулсан танаа нэвтрүүлгийн хамт олонд бас баярлалаа урьцаахаа тий. Тэгээд энэ өчигөн зүйлээд орсгоё. Ном. Хүүхдийн дууны орос ордон байж болдгоо. За.